Улсын их хурлаас жолоочийн даатгалын тухай хуулийг 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдөр баталсантай холбогдуулан санхүүгийн зохицуулах хорооноос албан журмын даатгагчдын холбоог үүсгэн байгуулж, тус холбоо нь 2011 оны 11 дугаар сарын 7-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Албан журмын даатгагчдын холбоо 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол улсад албан журмын даатгалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтөй даатгагчийг зохион байгуулах, гишүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, албан журмын даатгалыг төлөвшүүлэх, даатгагч, даатгуулагч, хохирогчийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж 16 даатгалын компанид жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгоод байна. Хариуцлагын даатгал таныг эрсдлээс хамгаална.